За өнөөдрийн дугаараар бол Мартин Лютер Кинг гэх хүний талаар ярина. За энэ хүний талаар бол одоо бид бүхэн маш сайн мэднэ. Тэр энэ хүний түүхэнд гүйцэтгсэн үүрэг, иргэний нийгмийн төлөө тэмцсэн тэр бүх тэмцэл Америк нэгдсэн улсын нийгэмд түүхэнд нь өөрчлөлт гаргасан. За мөн одоо хамгийн алдартай бүх цаг үеийн одоо хамгийн алдартай 5 эртглийн нэг гэгддэг надад мөрөөдөл бий гэдэг тэр алдартай эртгэлүүдээр нь маш сайн мэднэ. Мөн одоо бид бүхэн ихэвчлэн энэ хүнийг бол одоо дандаа сайн талаас нь буюу энэ хүний эрхийн төлөө тэмцсэн тийм баатарлаг түүхүүдээр нь бол дандаа мэддэг. Гэхдээ яг бодит байдал дээр бол Мартин Лютер Кинг бол одоо төгс төгөлтөр нэгэн бол байгаагүй. Яг хав түүхэнд баатруудыг төгс төгөлтөр мэтээр өөсөвгүй нэгэн байсан мэтээр бол бичиж үлдээсэн байдаг. За Мартин Лютер Кинг гэдэг хүн бол одоо хувь хүнийхэн дотоод сэтгэлдээ бол одоо маш гүнзгий зөрчилдөөнтэй, маш их тийм сул талуудтай, алдаа дутагдал ихтэй, мөн одоо өөрийнх нь тэр бүх бараан сүдрүүдтэй бүхий л амьдралынхын туршид тасралтгүй тэмцэлдэж амьдрсаар амьдралынхын тэр тэмцлийн явцад бол ялалтуудыг ч байгуулж ялагдаж хүлээж байсан тийм одоо игэл хүмүүсийн нэгэн төлөөлөл байсан гэж бол харах нь зөв юм аа. Энэ хүний сайн тал буюу хүн төрлөختөнд үлдээсэн гэрэл дүүв нь юутай ч зүйрлэшгүй агуу том байсан бол маргаангүй үнэн. Мартин Лютер Кинг Христийн шашны дайснаа хайрл хэмээх гүн ухааныг Махатма Гандигийн хүчирхийлэлгүй тэмцлийн философт төгс хослуулж Америкийн нийгмийн хамгийн том буглаа болсон арьсангөөр ялгуурлах үзлийн эсрэг оюун санааны цоошин зэвсгийг бүтээн тэмцэж ялалт байгуулж чадсан нэгэн. Тэрээр дөнгөж 26хан наснда Монтгомерийн автобусны бойкот хэмээх томоохон үйл явдлыг удирдах бүхэл бүтэн 381 өдрийн турш хар арьснуудыг нэгтгэж тайван замаар тэмцэж чадсан нь түүнийг үндэсний хэмжээний удирдагч болгож өгсөн байдаг. За тэрээр өөрийн зорилго агуу үйл хэргийнхэн төлөө амь насаа огтхонч хайрлалгүй зүтгэсэн жинхэнэ тэмцэгч, жинхэнэ эрхэг нэгэн бол байсан. Түүний энэхүү тууштай тэмцлийн үр дүнд Америк нэгдсэн улсын иргэний эрхийн болон сонгох эрхийн тухай түүхэн хуулиуд бол шинжлэгдэн батлагдаж тэрээр дөнгөж 35хан наснда Нобелийн энх тайвны шагнал хүртэж Америк нэгдсэн улсын орчин цагийн түүхэн дэх хамгийн том гэрэлт хуудас болж чадсан нэгэн. Гэхдээ энэхүү асар том гэрэл гэгэний цаана мөн төдий чинээ том сүүдэр нуугдаж байсныг хүмүүс төдийлөн ярьдаггүй. Үндэснийг ёс суртахууны хувьд нь сэргээж эндэр дээрээс ариун шударга байдлыг номлодог байсан Кинг маань яг бодит амьдрал дээр бол олон тооны зөрчилдөөн, маш их алдаа дутагдлуудтай бол нүүр тулгарч байсан. Хамгийн ноцтой нь гэвэл тэрээр иргэний эрхийн тэмцлээ хийж Америк нэгдсэн улс даяар аялаж явахдаа гэр бүлээс гадуурх олон тооны нууц амргийн харилцаатай байсныг бол Америк нэгдсэн улсын холбооны мөрдөх товчооныхон олж илрүүлсэн. За энэ нь түүний номлодог Христийн шашны ёс зүйтэй бол шууд зөрчилдөж, за түүний гэргий болох Корета болон одоо ойр дотныхонд маш хүн дээр туссан түүхтэй. Мөн түүнийг нас барснаас хойш олон жилийн дараа буюу 1991 онд Бостны их сургууль Кингийн докторийн диссертацид томоохон хэмжээний оюуны өмчийн хулгай орсон болохыг бол аль бие ёсоор хүлээн зөвшөөрсөн нь түүний академик байдалд бол одоо маш том харт хол бүлдээсэн. За үүний зэрэгцээ түүний амьдралын сүүлийн жилүүд бол маш харанхуй, нэлээд сэтгэл зүйн дарамттай орчинд бол өрнөсөн байдаг. Америк нэгдсэн улсын холбооны мөрдөх товчоо буюу FBI-ийн дарга Эдгар Ховер одоо түүнийг Америкийн хамгийн аюултай хүн хэмээн тодорхойлж, хувийн амьдралынх нь нууц бичлэгүүдийг ашиглан түүнийг амиа хорлохыг шаардсан нэргүй сүрдүүлэхийн загтлуудыг хүртэл бол илгээж байсан талаар баримттай яриануд байдаг. Холбооны мөрдөх товчоо түүнийг дарж авахын тулд нууц амрагуудын харилцааг нь илрүүлж, түүгээр нь дамжуулж одоо өөрөөр нь өөрийг нь хөнөөлгөх буюу амиа хорлох алхам хийх ийм оролдлого хийсэн гэсэн үг. За улмаар Мартин Лютер Кинг зөвхөн арьс өнгөний үзлийн эсрэг биш, харин Америкийн капиталист систем, Вьетнамын дайны эсрэг, за мөн ядуурлын эсрэг бол дуугарч эхэлснээр төр засгийн хувьд бол жинхэнэ утгаараа энэ хүн ганцхан өдрийн дотор нийгмийн дайсан болж хувирсан түүхтэй. Тэрээр эдийн засгийн тэгш бус байдлын эсрэг ядуусын хөдөлгөөнийг эхлүүлснээр урьдын цагт холбоотон байсан холбоотнууд за тэр байтугай бүр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч хүртэл бол түүнээс эцэст нь нүүр буруулж тэрээр улс төрийн хувьд ингэж бүрэн тусгаарлагдаж ганцаардсан байдаг. За энэ бүх гадны дайралт болон дотоод мөн чанарын зөрчилдөөн нь Кингийг амьдралынхын сүүлийн өдрүүдэд гүнзгий сэтгэл готролд оруулсан. Тэрээр үхэл өөрт нь маш ойрхон ирснийг мэдэж байсан.
За учир нь гэвэл хамгийн сүүлчийн сэтгэлдээ тэрээр би уулын орой дээр гарч чадлаа. Гэхдээ би та нартайгаа хамт Бурхны амласан газарт хүрч чадахгүй байж магадгүй хэмээн өөрийнхөө үхлийг бол зүгнэн хэлсэн байдаг. Эцсийн дүндээ бол Мартин Лютер Кинг бол гантик чулуугаар сийдсэн тийм өөгүй хөшөө бол огтоосоо биш, харин өөрийн сул дорой талууд, айдас болон гим нүгэлтэйгээ өдөр бүр тэмцэлтэн байж сая хүнийг гэрэл өөд дагуулж чадсан агуун хэрнээ одоо тийм эгэр жирийн хүн байсан. За түүний хар бараан талууд нь түүний хийсэн үйл хэргийн үн цэнийг бууруулах биш, харин ч тийм их дарамт хувийн зөрчилдөөн дундаас ертөнцийг өөрчлөх хүчийг олж чадсан хүний сэтгэлийн тэнхээг бол илүү боддоор, илүү сүр бараатаагаар бол тодруулан харуулдаг. За ингээд гол сэдвтэ орцгоё. Гэхдээ гол сэдвтэ орохоос өмнө түүний хэлсэн нэгэн алдартай үгийг зориуд хэлмээр байна. Тэр нь ямар өгүүлбэр вэ гэвэл хүн бүхэнд агуу болох боломж байдаг. Учир нь хүн бүхэнд бусдын төлөө зүтгэх боломж байдаг гэх энэ үгээр өнөөдрийн дугаараа эхлүүлье. That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчрэг бай. Тэгэхээр юуны өмнө энэ дугаараа түүний нэрнээс эхлэх хэрэгтэй байх. За бид бүхэн түүнийг одоо Мартин Лютер Кинг гэдгээр нь мэддэг боловч яг үнэндээ хамгийн анх түүний эцэг эх бол одоо Майкл Кинг гэдэг нэрийг бол түүнд өгсөн. За иймээс ерөнхийдөө Мартин Лютер Кингийг бол одоо 5 нас хүртэл нь бол Майкл буюу одоо бяцхан Майкл гэж ойр тойрных нь хүмүүс бол хочлон дууддаг байсан. За гэтэл 1936 онд болсон нэгэн чухал үйл явдлаас болоод за Майкл Кингийн одоо цаашдын хувь заяа цаашлаад бүр Америкийн нэгдсэн улсын түүхэнд тийм бэлэгдэлийн чанартай асар том өөрчлөлт авчирсан үйл явдал болсон. За энийг бол одоо зарим хүмүүс бол тодорхой хэмжээгээр мухар сүсэг эсвэл одоо бүр шашин номлолтой холбож бол ярьдаг. Үнэхээр ч тийм байхыг бас үгүйсгэх аргагүй. За хүн бүхэн бол өөр өөрсдийнхөө бол дүгнэж шийдэх бизээ. Түүний эцэг болох номлогч Майкл Кинг сениор нь баптист сүмийн олон улсын хуралд оролцохоор Европыг зорж Германы Берлин хотод бол 1934 онд очсон. За энэ үед Герман улсад бол нацист дэглэм эд хүчээ авч байсан ч за эцэг Кингийн анхаарлыг өөр нэгэн түүх бол илүүтэй татсан байгаа юм. За тэр нь ямар түүх вэ гэвэл 16 дугаар зууны эхээр католик сүмийн одоо ноёрхлын эсрэг бол сүрэн зогсож шашны шинжлэлт буюу одоо шашны реформыг анх эхлүүлсэн Германы агуу теологч Мартин Лютерийн түүх байсан. За Мартин Лютер бол өөрийн итгэл үнэмшлийнхэн төлөө тухайн үеийн хамгийн хүчирхэг институт буюу католик сүмийн эсрэг бол ганцаараа сүрэн зогсож өөрчлөлтийг эхлүүлж чадсан жинхэнэ эр зоригтон нэгэн байсан. За манайхны одоо түүх сонирхдаг зарим хүмүүс маань энэхүү шашны реформыг эхлүүлсэн Мартин Лютерийн талаар бол маш сайн мэдэх байх. За ямар ч тач ингээд эцэг Кинг бол энэ түүхийг уншиж судлаад сонсоод бол маш их урам зориг болон онгодод автаж улмаар Америкийн нэгдсэн улсад буцаж ирсэн даруйда өөрийн 5 настай хүүгийнхэн нэрийг за тэрхүү шашны алдарт хувьсгалж Мартин Лютерийн нэрээр нэрлэж Мартин Лютер Кинг болгож бол өөрчилсөн байдаг. Гэхдээ эцгийнх нь хийсэн энэ үйлдэл нь бол ердийн нэг нэрний солилцоо биш, харин хүүгээ ирээдүйд нийгмийн шударга бус байдлын эсрэг тэмцэх агуу шинжлэгч нэгэн болохыг зүгнэсэн эцэг хүний өвөрмөц зөн дээр тулгуурдсан үйлдэл байсан болов уу да гэж харагддаг. За улмаар Кинг өсвөр наснд хүрэх үедээ бол Америкийн нэгдсэн улсын нийгэмд маш хүчтэй байсан арьс өнгөөр ялгуурлах үзлийн харгас бодит байдалтай шууд улаан нүрээрээ нүүрэлдэж цагаан арьснуудад үйлчлдэг дэлгүүрүүдээс хөөгдөж зөвхөн харууд сурдаг сургуульд суралцах гэх мэтээр одоо алхам тутамдаа өөрийн амьдарч буй нийгмийн бодит үнэнтэй бол нүүрэлдэж эхэлсэн. За энэ бүх ялгуурлан гадуурхалт нь одоо түүний дотор асар их уур хилэнг бий болгож тэрээр намайг үзэн яддаг хүмүүсийг би хэрхэн хайрлах юм бэ гэдэг яг ийм дотоод зөрчилдөөнд автаж эхэлсэн гэдэг. За хожим түүний энэхүү дотоод зөрчилдөөн нь түүнийг Пенсильвани мужидх Крозерийн шашны сургууль за үүний дараа бол одоо Бостоныг сургуульд докторийн зэрэг хамгаалах үед нь бол тайлэгдсан байгаа юм. Тэрээр яаж тайлсан бэ гэвэл шашны философи,
түүх, ёс зүйн номлолуудыг бол гүнзгий судалж байхдаа энэтхэгийн тусгаар тогтнолын удирдагч Махатма Гандигийн намтар түүний хүчирхийлэлгүй тэмцлийн үзэл баримттай бол анх танилцсан байгаа юм. За Махатма Гандигийн түүхтэд танилцсанаар бол Кинг дахин шинээр төрсөн гэж хэлж болно. Тухайн цагаас эхлэн тэрээр бол өөрийнхөө итгэл үнэмшлийг хоёр агуу хүчний нэгдлэр бол нэгэн зэрэг урлаж эхэлсэн. За ямар учиртай вэ гэвэл тэрээр Иесус Христийн дайснаа хайрлах хэмээх ёс суртахуун болон оюун санааны философиг бол шүүрэн аваад за түүн дээрээ Махатма Гандигийн Сатьяграха буюу үнний хүч хэмээх хүчирхийлэлгүй тэмцлийн арга барилыг нэмж энэ хоёр философиг хооронд нь төгс хослуулж эхэлсэн байгаа юм. За Мартин Лютер Кинг Гандигийн философиг судлаад Христийн сургаал надад тэмцэх сэтэл хайрыг өгсөн бол Ганди надад яаж тэмцэх арга барилыг зааж өгсөн хэмээн ярьдаг байсан. За энэ нь буу зэвсэг, цус асгаруулалт бус харин жагсаалт цуглаан эдийн засгийн бойкот, иргэний дуулууртай байдлаар дамжуулан дарангуулагчдын мөн чанарт нь нөлөөлж дарангуулагч системийг дотроос нь задлах цоо шин оюун санааны зэвсэг болон хувирсан. За энэхүү онол болон философийн гүн мэдлэгээр зэвсэглэж Бостоныг сургуулийн докторийн зэрэг хамгаалж чадсан 25 настай залуу номлогч маань 1954 онд амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэгийг гаргасан. За тэрээр хойд мужуудын харьцангуй энх тайван харууд харьцангуй эрх чөлөөтэй орчинд амьдардаг байсан. Тэр академик карьер хөөх тэр газар бүрэн боломжтой байсан ч за Америкийн хамгийн гүнзгий арьс өнгөний үзэлтэй өмнөд хэсэг буюу за Алабама мужийн Монтгомери хотыг бол зорьсон байдаг. Монтгомери хот нь бол түүхэндээ Америкийн иргэний дайны үеийн боолын эзэдийн нийслэл гэгддэг байсан хар арьснуудыг хүн гэж үздэггүй тийм хуучинсаг харгас системтэй хот байсан байгаа юм. Автобусны буудал, нийтийн бие засах газар, ундны усны цорго, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд бүхий зүйлс нь харууд болон цагаанууд гэх хоёрхан үгээр тусгаарлагдсан байдалтай ийм хот байсан. За улмаар Кинг тус хотын Декстер өргөн чөлөөнд орших нэгэн баптист сүмийн тэргүүн номлогчоор томилогдсон эрэгтэй нийгмийн хамгийн хүнд харанхуй нөхцөл байдалтай бол шууд улаан нүрээрээ тулгарсан. Тэрээр өөрийн хосгүй уран эвтгэх чадвараар сүмийнхээ эндэр дээрээс хүмүүст итгэл найдвар эргэтгш байдлын тухай бол номлож эхэлсэн. За яг энэ үед тэрээр удахгүй энэ хотод бол Америкийн түүхийг өөрчлөх асар том өөрчлөлтийн гал авалцаж тэрхүү их өөрчлөлтийн тэмцлийн төвд яг өөрөө зогсож байх болно гэдгийг тухайн үедээ бол хараахан төсөөлөөгүй байсан мэдээж. Гэхдээ Майкл Кинг хэмээх энэ хүү Мартин Лютер Кинг болж хувирсан тэр өдрөөс хойш Гандигийн арга барилыг судалсан яг тэр мөчөөс эхлээд түүний доторх үзэл санааны үр хөврөл бол бүрэн боловсрч түүхэн сорилттой нүүр тулгархад бол хэдийнэ бэлэн болж эхлээд байсан. За 1955 оны өвөл гэхэд Алабама мужийн энэ Монтгомери гэдэг хот нь бол Америкийн нэгдсэн улсын өмнөд хэсгийн арьс өнгөөр ялгуурлах үзлийн баг амьд мүзээ мэт гэмээр тийм их арьс өнгөний хүчтэй ялгуурлан гадуурхах үзэлтэй энэхүү арьс өнгөний үзлийн баг төв цэг гэмээр ингэж тодорхойлогдож болохоор хот байсан. За энэ хотын нийтийн тээврийн систем нь хар арьс дэргэдийг бол баг хүн гэж үздэггүй хамгийн хойд игнэнд нь суулгадаг. За улмаар хэрвээ автобус нь цагаан арьс иргэд нэмээд ороод ирэх юм бол хар арьстай иргэд нь заавал цагаан арьстай иргэдэд бол суудлаа тавьж өгөх тийм бүр хуулийн дагуу ийм үүрэгтэй байсан. За гэхдээ яг энэ хотод бол Америкийн түүхийг үндсээр нь өөрчлөх хувьсгалын оч анхлан дүрлцэж за улмаар тэр бяцхан оч нь бол цаг хугацааны ирэхээр унтрааж дийлэмгүй хүчтэй түүмэр болон дүрлцэж эхэлсэн түүхтэй. Тэрхүү оч нь 1955 оны 12 дугаар сарын 1-ний орой анхлан ассан. За ажлаасаа тараад ядарч явсан 42 настай Роза Паркс хэмээх эмэгтэй автобусны суудлаа цагаан арьстай иргэнд бол тавьж өгөхөөс татгалцснараа бол баривчлагдсан. За түүхэнд түүнийг ихэвчлэн бол хөлн өвдсөн, ядарсан жирийн нэгэн ойдолчин эмэгтэй байсан гэх мэтэр ингэж романтизм байдлаар бол хэтрүүлэн дүрсэлдэгч яг бодит байдал дээр бол Роза Паркс бол иргэний эрхийг хамгаалах үндэсний нийгэмлэгийн нарийн бичгийн дараагаар ажилладаг. За иргэний дуулуургүй
дургүй байдлын арга барилд бас тусгаалan бэлтгэгдсэн тийм зоригтой нийгмийн идэвхтэн байсан. За түүний энэхүү урьдчилан тооцоолсон эсэргүүцэл нь Монтгомеригийн хар арьснуудын олон жилийн турш тэдний дотор хуримтлагдсан уур хилэнгуул тэслэх анхны тийм тэслэгч очин бол болсон байдаг. За улмаар хар арьс дэргэд энэ үйл явдалд бол бухимдаж асар олноороо цугларсан боловч тэдэнд энэ бүх хар арьс дэргдийг удирдах оюун санааны манлайлагч байгаагүй. За иймээс хотын хар арьс лидерүүдийн харц бол нэгэн залуу номлогч руу чиглэж эхэлсэн. Мэдээч манай Мартин Лютер Кинг байсан. За тухайн үед бол тэрээр ердөө 26 настай энэхүү хотод бол одоо дөнгөж шинээр ирээд удаагүй байдалтай байсан. За түүнийг сонгосон шалтгаан нь гэвэл одоо түүний тэр хосгүй сайн уран эвтгэх чадвараас гадна улс төрийн хувьд маш прагматик шалтгаантай байсан гэж хэлж болно. За учир нь гэвэл Кинг энэ хотод бол одоо шинэ хүн байсан учраас орон нутгийн эрх баригчид болон бусад өрсөлдөгч лидерүүдтэй бол хараахан дайсагналцаж муудалцаж амжаагүй. Нэг ёсондоо бол нэрэн цэвэр төвийг сагсан ийм хүн байсантай бол шууд холбоотой. Хэдийгээр Кинг анхандаа өөрийгөө ийм том ачаа үүрхээс бол одоо имиж эргэлзэж бол татгалзаж байсан ч за Монтгомеригийн сайжруулалтын холбоо гэдэг одоо тийм холбооны байгууллагын дараагаар сонгогдсон явдал нь бол түүний хувьд саяг бол бүгд нь өөрчилсөн. За энэхүү одоо уг тэмцлийн нүүрийн игнэнд бол Мартин Лютер Кинг гарч ирснээр бүхэл бүтэн 381 өдрийн турш үргэлжилсэн. За түүхэн давтартай Монтгомеригийн автобусны бойкот гэдэг ийм үйл явдал эхэлсэн. За энэ бол зүгээр нэг урай лооцон барьсан жагсаал төдийхөн байгаагүй харин гайхалтай нарийн зохион байгуулалттай эдийн засгийн дайн байсан гэж дүгнэж болно. Хотын нийтийн тээврийн орлогын 75%-ийг бол бүрдүүлдэг 40 мянга гаруй хар арьсд иргэд бүтэн 1 жилийн турш автобусанд суухаас татгалзаж за ажилдаа хэдэн 10 км бол явган алхаж эсвэл одоо дундын унааны систем байгуулан бие биендээ тусалдаг болсон байгаа юм. Цас бороо болон эрх баригчдын дарамт цагдаа нарын үндэслэлгүй торгох ажиллагааг сүрэн зогссон тэдний төсвөр төвчээр эцсийн дүндээ тус хотын нийтийн тээврийн компанийг бол дампуурлын ирмэгтэй аваачиж чадсан. За гэхдээ энэ тэмцэл бол одоо гэрэлт ялалтандаа арай хүрээгүй байхад Кингийн хувьд тэрээр хамгийн аимшигтай сүудэр амьд үүсэн сорилтуудтай бол одоо шууд нүр тулгарч эхэлсэн байгаа юм. За юу болсон бэ гэвэл 1956 оны 1-р сарын 30-ны өдөр Кингийг сүмдэр хуралтай байх үед цагаан арьсны бүлэгмийнхэн түүний гэрлүү динамит шидэж бол гэрийг нь дэлбэлсэн ийм ноцтой үйл явдал болсон. За түүний гэрч тухайн үед одоо эхнэр Корета болон дөнгөж төрсэн Яра охин нь бол байсан. За тэд нэр бас азар арай хийж нэг амьд мустарч чадсан. За улмаар энэ дэлбэрэлтийн чимээнээр бол гадаа нь одоо хэдэн зуун хар арьс дэргэд бол буу шийдэм хутга шөвөг борохоогоо бариад одоо цуглараад за тэнд ирсэн цагдаа нартаа бол цус асгаруулсан тийм мөргөлдөөн хийхэд яг бэлэн байдалтай бол болж эхэлсэн. За гэтэл яг энэ игзэгтэй цаг мөчид бол Кинг одоо өөрийнх нь эвдэрхий гэрийнхэн тэр довжон дээр гарч зогсоод за Гандигийн философиг бол бодит амьдрал дээр анх удаага хамгийн эрсдэлтэйгээр бол туршиж үзсэн байдаг. Тэрээр уур хилэндээ шатаж байсан олон мянган хар арьснуудад бол хандаж бүгдээрээ зэвсгээ хураацгаа бид нар хүчирхийллээр дарж чадахгүй биднийг юу ч хийсэн бэ бид цагаан арьс дахтүсээ хайрлах ёстой хэмээн уриалж за цус мөргөлдөөнөөс урдчлан сэргийж чадсан нь түүнийг жинхэнэ лидер гэдгийг баталсан анхны томоохон үйл явдал болж хувирсан. За энэхүү анхны эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр бол Кинг одоо хувь хүнийхэн хувьд маш гүнзгий сэтгэл зүйн дарамтанд орж эхэлсэн. За түүнд хамгийн анх удаа үхлийн сүрдүүлэгтээ загтал ирэх үед бол Кинг том өрөөнийхэн буудан дээр бол айдас давтан кофе ууж суусан гэдэг. За тэрээр бол одоо бүх зүйлийг хаяад тухайн үед бол бууж өгөх ёстой мэтэр санагдаж байсан гэж хожим бол дурссан байдаг. За тэрээр бол одоо бурхан минь би маш их айж байна. Надад цааш алхах, цааш тэмцэх эрч хүчийг хайрлаач хэмээн залбирч байх үед түүний дотоод сэтгэлээс нь харин үнний талд бат зогсоо. Би чиний хажууд үрд байх болно гэдэг ийм бурханы дуу хоолой надад сонсогдсон хэмээн тэр одоо дурссан байгаа юм. За эцэст нь ингээд 381 өдрийн турш цуцалтгүй тэмцсэний эцэст буюу 1956 оны 12 дугаар сард Америк нэгдсэн улсын дээд шүүхээс нийтийн тээвэрт арьс өнгөөрөө тусгаарлах нь Америк нэгдсэн улсын үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн одоо түүхэн шийдвэр гаргаж хар арьсд тэмцэгчид анхны ялалтаа бол ингэж хүртэцгээсэн. За бойкот ялалтаар өндөрлөж Мартин Лютер Кинг зөвхөн орон нутгийн номлогч төдийхөн биш харин Америкийн нэгдсэн
улс даяараа танигдсан иргэний эрхийн хөдөлгөөний томоохон нүүр царай болон мандаж ихэлсэн. Гэхдээ энэ ялалт нь бол одоо тэмцлийн төгсгөл биш, харин түүний нуруунд дээр тавигдсан асар том үйл хэргийн дөнгөж ихлэл цаашлаад илүү харгас, илүү их цус асгаруулсан олон зуун тулаануудын дөнгөж ихний алхам нь байсан юм а. За энэхүү Монтгомери хотод болсон автобусны бойкот нь ялалтанд хүрсний дараагаар бол Америкийн нийгэм даяар бол цоо шин давлгаанууд, за тэр дундаа залуухан хар арьстай иргэдийн хөдөлгөөнүүд бол нийгэм даяар хүчээ авч эхэлсэн. За Мартин Лютер Кинг хэдийгээр одоо үндэсний хэмжээний баатар иргэний хөдөлгөөний бэлэг тэмдэг болоод байсан ч за 1960-аад оны ихэнх үе бол түүний хувьд одоо автар хүндийн оргил үе бус, харин стратегийн маш том төөрөгдөл мөн одоо дотоод сэтгэлийн өвдөг сөхөрсөн ээж дараалсан тийм ялагдлуудаар дүүрэн тийм хүндхэн сорилтын он жилүүд болж хувирсан байдаг. За одоо ингээд миний урагшлуулан ярих зүйл бол агуу удирдагчид бол бүгдээрээ тэмцлийнхэн явцад бол ялагдаж алдаа гаргадаг боловч жинхэнэ агуу удирдагч гэдгийг одоо юу тодорхойлдог вэ гэвэл үнэхээр агуу удирдагчид бол тэр бүх алдаа болон ялагдлуудаас одоо хэрхэн суралцдаг вэ гэдэг дээр л одоо хамгийн гол утга учир нь хараад байгаа. Тэгэхээр Мартин Лютер Кинг өөрийнх нь ялагдал болон алдаануудаас хэрхэн суралцаж улам цааш алхсан бэ гэдэг талаар одоо үргэлжлүүлэн ярих болно. 1960 онд Хойд Каролина мужийн Гринсборо гэдэг хотод бол одоо хар арьс оюутнууд зориуд зоогийн газрын зөвхөн цагаан арьснуудад зориулсан хэсэгт сууцгааж за өөрсөнд нь үйлчлэхийг шаардсан авторт sit-in хэмээн одоо Америкийн нэгдсэн улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн ийм хөдөлгөөн бол ихэлсэн байдаг. За тэдгээр залуучууд бол зодуулж, доромжлуулж байсан ч одоо хүчирхийлэл хэрэглэхгүйгээр бол эсэргүүцлээ бол илэрхийлсээр байсан. За энэхүү зоригт алхам нь Америк даяар мянган залуусыг нойрноос нь сэрээж оюутны хүчирхийлэлгүй зохицуулах хороо хэмээх цоо шин байгууллага бол мэндэлэхэд хүргэсэн. За хэдийгээр Мартин Лютер Кинг энэ хөдөлгөөнийг дэмжиж байсан ч хөшигний ард бол одоо үе хоорондын ялгаа, үзэл санааны гүнзгий зөрчлүүд бол чимээгүйхэн явагдаж байсныг бол хүмүүс төдийлөн мэддэггүй. За оюутнуудын хувьд бол Мартин Лютер Кингийн хит болгоомжтой, шашны номлолт тулгуурласан, удаан хэмнэлттэй арга барилд нэлээд шүүмжлэлтэй хандах болсон байгаа юм. За тэд нэр одоо Мартин Лютер Кингийг хэтэрхий их автар нэрт дуртай, камерыг дагаж явдаг хэрнээ яг галын шугамд залуустайгаа хамт байдаггүй хэмээн буруутгах болсон. За энэ нь Кингийн хувьд бол өөрийнх нь эхлүүлсэн хөдөлгөөн нь өөрийг нь голохгүй гэдэг тийм дотоод айдсыг нэмэгдүүлж Кинг одоо сэтгэл зүйн хүндхэн цохилтонд өртөж эхэлсэн. За энэхүү эдрэтэ цаг үед буюу 1961 онд Жоржиа мужийн Албани гэх одоо хотод бол арьс өнгөний үзлийн эсрэг томоохон хөдөлгөөн өрнөж орон нутгийн идэвхтнүүд бол Кингийг одоо тусламжгүй дуудан урьсан байдаг. За Кинг Монтгомеригийн амжилтаа давтах зорилготойгоор өөрийн багийнхныг тэр чигээр нь дагуулад Албани хотод бол ирсэн. За тэрээр хотын нийтийн тээвэр болон номын сан цэцэрлэгт хүрээлэнгээд бүхэл салбар дах одоо арьс өнгөний тусгаарлалтыг нэгэн зэрэг устгах өргөн цар хүрээтэй зорилго тавин одоо жагсаал зохион байгуулсан. За гэвч энэ удаа Кинг өөртөөгөө яг ижилхэн төвшний ухаалаг хэрнээ эсрэг талын өрсөлдөгчтэй бол нүр тулгарсан байдаг. За тэр хүн бол Албани хотын цагдаагийн газрын дарга Лори Причет гэдэг одоо ийм хүн байсан. За Причет бол мунхаг, бүдүүлэг, толгоо муутай тийм өмнө зүгийн цагдаа нартай адил нэгэн байгаагүй. За тэрээр Кингийн бичсэн номнуудыг болон тавьсан эвтгэлүүдийг нь судлаж мөн одоо Гандигийн хүчирхийлэлгүй тэмцлийн тактикийг түүний эсрэг хэрхэн ашиглахыг бол нарийн тооцоолж стратеги гаргаж чадсан тийм стратегч сэтгэлгээтэй одоо толгой сайтай цагдаагийн дарга байсан. За Причет Кингийн хамгийн хүчтэй зэвсэг бол цагдаа нарын харгислалыг хэвлэлийн дурангийн өмнө одоо харуулах явдал гэдгийг бол шууд ойлгосон байгаа юм. Иймээс тэрээр цагдаа нартаа жагсагчдын эсрэг ямар ч үед хүч хэрэглэж болохгүй, жагсагчдыг бороохоодохгүй, за мөн одоо зуудаг нохоо тавихгүй байх юм хатуу тушаал өгсөн. За улмаар цагдаа нар жагсагчдыг дуулан мөргөл үлдэхэд бол Причет болон цагдаа нар жагсагчтай хамт бол залбирал үлдэж дараа нь маш тайвнаар бол тэднийг
одоо баривчлан авч явдаг байсан. За үүнээс гадна Pritchett баривчлагдсан хүмүүсээр бол хотынхон шоронг дүүргэж хямрал үүсгээс сэргийлэх зорилгоор Албаны хотын одоо эргэн тойрны 100 гаруй километрийн радиуст байрлах бусад хотуудын шоронгийн удирдлагуудтай бол урьдчилан тохиролцож байгаад жагсагчдыг автобусаар одоо өөр олон шоронгуудад бол тараан байрлуулж эхэлсэн. За энэ нь бол одоо Мартин Лютер Кингийн шоронг тэмцэгчдээр дүүргэх стратегийг бол бүрэн сөөрүүлсэн гэж хэлж болно. За мөн эцэст нь одоо Кинг өөрөө ч баривчлагдаж шоронд хоригдсон анхаарал татахыг оролдсон боловч Pritchett маш ухаалаг хүн болохоор одоо өөр үл таних хүнээр Мартин Лютер Кингийн батлан даалтын мөнгийг бол сэмхэн төлөөлээд Кингийг маш нарийн зохион байгуулалттайгаар шоронгоос суллаж хэвлэлийн баатар болох боломжийг нь бол бүр мөсөн хаасан байдаг. За ингээд олон сар үргэлжилсэн Албаныгийн хөдөлгөөн эцсийн дүндээ ямар ч бодит үр дүнд бол хүрээгүй. Хотын систем бол яг өмнө шигээ хэвээр үлдэж, жагсагчид бол ядарч туйлдаж, хэвлэл мэдээллийнхэн сонирхлоо алдаж эхэлсэн. За ингээд 1962 оны 100 Мартин Лютер Кинг Албаны хотоос бол толгой гудаасан байдалтай өөрийнх нь түүхэндх хамгийн анхны том ялагдлыг хүлээн зөвшөөрсөөр бутсан. За тэрээр гүн гүнзгий сэтгэл готролд орж хэвлэлүүд түүний тэмцлийн карьерийг бол ингээд дуусгах хэмээн бичиж эхэлсэн. За гэхдээ энэ үед бол одоо энэ хүү гарцсан бол Кингийн амьдралын хамгийн үн цэнтэй одц буюу одоо стратегийн асар том сургамж болж хувирсан. За Албаныгийн ялагдлаас тэрээр хоёр чухал дүгнэлтэнд хүрсэн байгаа юм. За нэгдүгээрт гэвэл нэгэн зэрэг бүх зүйлийг өөрчлөх гэж дайрах нь бол хүчийг тарамдуулдаг. Иймээс цаашид зөвхөн нэг л тодорхой зорилт руу чиглэсэн наривчлсан стратеги боловсруулах хэрэгтэй гэдгийг ойлгосон. За хоёрдугаарт буюу хамгийн гашуун үн гэвэл хүчирхийлэлгүй тэмцэл нь эсрэг талын дарангуулагч Pritchett шиг тийм ухаалаг эвдэг хүн байх юм бол хизээч ийм арга барил амжилтанд хүрч чадахгүй. За Америкийн ард түмэн холбооны засгийн газрыг сэрээхийн тулд эрх баригчдын тэр харгас хэрцгий мөн чанарыг бол хэвлэлийн камерын өмнө ил гаргаж өгөх тийм л хурсадмал мөргөлдөөн зайлшгүй шаардлагатай гэдгийг бол тэрээр маш сайн ойлгосон. За Албаны дахь түүний сүүдэр мэт харанхуй ялагдт нь бол удахгүй Бирмингемд дүрдцэх хамгийн том ялалтын хамгийн хэрцгий тулааны стратегийн зураг төсөл болон хувирсан байдаг. Тэгэхээр контентынхын дундуур та бүхэндээ товчхон одоо зарц сурталчилгааны маягтай зүйл хэлэхэд за миний орчуулсан манай суугийн зүгээс нэрхлэн гаргасан Adolf Hitler-ийн миний тэмцэл ном маань бас худалдаалагдсаар байгаа гэдгийг бол дуулгахад таатай байна. За энэхүү номыг бол 1924 онд Adolf Hitler бол одоо төрийн эрх мэдэлд гараагүй байх үедээ шоронд хоригдож байхдаа бичсэн ийм ном. За энэ номон дээр бол яагаад ерөнхийдөө Adolf Hitler дэлхийн 2 дугаар дайныг хийх ёстой болсон, яагаад Оросуудыг, коммунистуудыг үзэн яддаг байсан, мөн яагаад еврейчүүдийг үзэн яддаг байсан гэх мэтэр маш олон мэдээллүүдийг та бүхэн авах боломжтой. Хэрвээ та улс төр сонирхдаг бол, түүх сонирхдаг бол, нийгмийн шинжлэх ухааныг сонирхдаг бол энэ ном бол одоо зайлшгүй таны бас ширээн дээр байх ёстой ном юм шүү гэж ингэж хэлмээр байна. Тэгээд авахыг нь аваад хаях бол хэрэгтэй. За ингээд энэ ном маань бас гадуур худалдаалагдахгүй байгаа. Хэрвээ та авахыг хүсвэл одоо 60,000 төгрөгөөр зарагдаж байгаа. 9924 7042 гэдэг дугаараар бол одоо хөргүүлээд захиалаад авах боломжтой юм шүү. За ингээд Албаны хотод амссан тэрхүү ялагдлынхын дараагаар бол Мартин Лютер Кингийн нэр хүнд бол маш хурдтай унаж иргэний эрхийн хөдөлгөөн хүртэл одоо цаашид оршин тогтнох хэсэг нь бол нэлээд эргэлзээтэй болж эхэлсэн. За яг тухайн үед түүнд болон одоо түүний байгууллагад бол ямар ч үнээр хамаагүй үндэсний хэмжээний томоохон ялалт зайлшгүй шаардлагатай болж эхэлсэн байгаа юм. За ингээд Албанигаас авсан стратегийн сургамжтай үндэслээд Мартин Лютер Кингийн хувьд бол одоо Америкийн нэгдсэн улсын хамгийн харанхуй, хамгийн харгас арьс өнгөний үзлээр одоо маш гүнзгий өвчлсөн цэгүүд рүү шууд довтлох ёстой байна гэдэг ийм шийдвэрт бол хүрсэн. За ингээд түүний онилсан хамгийн ихний бай бол Алабама мужийн Бирмингем гэдэг ийм хот болж хувирсан. За тухайн үед одоо тус хотод цагаан арьсны Ku Klux Klan гэдэг одоо энэ манай сувгаар бол энэ бүлэгмийн талаар бол дэлгэрэнгүй бичлэг оруулжсэн. За энэ бүлэгмийн хар арьс одоо энэ бүлэгмийн гишүүд хар арьстай иргэдийн орон гэрүүд болон сүм хийдүүд рүү бол байнгын тесрэх бөмбөг дэлбэлж одоо террорист халдлагуудыг үйлддэг байсан болохоор энэ Бирмингем гэдэг нэр нь энэ утгаараа бол одоо Бомбингем гэдэг одоо ийм хочтой хүртэл болоод байсан ийм аюултай нөхцөл байдалтай хот байсан байгаа юм а.
Мартин Лютер Кингийн стратеги бол энэ удаа маш тодорхой, туйлын харгас, прагматик шинжтэй болж хувирсан. За энэхүү ажиллагааг бол Мартин Лютер Кингийн багийнхан Project C хэмээх нууц нэрээр нэрлэсэн. За энэ ажиллагааны гол зорилго нь бол хотын нийгэм, эдийн засгийн амьдралыг бол бүрэн саажилтанд оруулж, эрх баригчдыг аргагүй эрхэнд хүчирхийлэл үлдэхээс өөр аргагүй байдал руу шахаж ингэж албатан хүчирхийлэл хийх явдалд бол оршиж байсан. За Албаны хотод Кинг маш ухаалаг эвдэг цагдаагийн дарагтай таарч ялагдал хүлээсэн бол за Бирмингем хотод бол түүнийг төгс хорон санаатан бол хүлээж байсан гэж хэлж болно. За тэр хорон санаатан бол хотын нийгмийн аюулгүй байдлын комиссар, за түргэн ууртай, харгас хэрцгий зан чанартай Eugene Bull Connor гэдэг нэг хүн байсан. За Кинг зориудаар Коннорыг өдөө хатгаж түүний хэрцгий авирыг хэвлэлийн дурангийн өмнө ил гаргахыг зорьсон. Өөрөөр хэлбэл хөдөлгөөний амжилтын төлөө тэрээр өөрийн хүмүүсийн цусыг урсгаж цагдаа нарт өөрийн хүмүүсээ зодуулж баривчлагдахыг нь бол хүлээн зөвшөөрсөн юм стратегийн томоохон золиос гаргасан гэж ингэж хэлж болно. За ингээд 1963 оны 4-р сард жагсаал аль бие ёсоор ихэвч Кинг өөрөө баривчлагдсан ганцаарчлан хоригдох өрөөнд бол орсон. За энэ үед хотын цагаан арьсд шашны номлогчид бол сонин хэвлэлүүдээр дамжуулан Кингийг хитрхи яаруу өмнө самуун дэгдээгч итгээд гих мэтээр ингэж шүүмжилж эхэлсэн. За үүний хариуд Кинг шоронгийн ариун цэврийн цаас болон шорон дотор олж авсан сонины зах хэсэг жижигхэн хачилбар дээр бол өөрөө бичиж эхэлсэн байгаа юм. За түүнийг уг шоронд байхдаа бичсэн тэр бичвэр нь бол хожим Америкийн нэгдсэн улсын уран зохиол болон улс төрийн гүн ухааны хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг болох за Бирмингемийн шоронгоос бичсэн загтал хэмээн авторшсан ийм эрдэм шимжилгээний бүтээл болж хувирсан. За тэрээр шудраг бус явдал хаана гарахаас үл хамаарч хаа сайгүй байгаа шудраг ёсонд зан хийдэг буюу аль ч газар шудраг бус үйл явдал гарсан өөр газарт байгаа шудраг ёсонд тэр шудраг бус явдал занал хийвдэгэ гэдэг ийм философик утгыг бол тунхаглаж дарлагдсан хүмүүс хизээч эрх чөлөөг бол гуйж авдаггүй харин тэмцэж авдаг болохыг бол гүн ухааны өндөр түвшинд бол тайлбарлан бичсэн байдаг. За гэтэл энэ явдлаас яг 1 сарын дараа буюу жагсаал эхэлснээс 1 сарын дараа 5 дугаар сар гэхэд бол тус хотод жагсаж байсан хар арьс дэргэд бол өөрсдийнх нь ажилласаа халагдах, за гэр бүлээ тэжээж чадахгүй хүндхэн байдалд орох тэр бүх айдсаасаа үүдээд бол жагсаалд гарахаас татгалзаж хөдөлгөөн зогсох аюулд бол орж эхэлсэн. За энэхүү яг эзэгтэй цаг мөчид Кинг амьдралынхан хамгийн хүнд хамгийн их маргаан дагуулсан шийдвэрүүдийн нэгийг бол гаргасан. За тэрээр багийн гишүүн Джеймс Бэйвлийн санаачлагаар сургуулийн насны хүүхдүүдийг бол жагсаалд оролцуулах хүүхдүүдийн загалмайтны аяныг бол эхлүүлсэн. Малколм X тэргүүтээ тухайн үеийн олон хүмүүс Мартин Лютер Кингийн өөрийнхөө улс төрийн зорилгын төлөө бясхан хүүхдүүдийг нохоо болон бууны өөдөс түлхлээ хэмээн тэр үедээ бол маш хатуу шөөмжилж буруушааж эхэлсэн. За энэхүү шөөмжлөл бодит байдал дээр үнэхээр бол биелэлээ олсон. 1963 оны 5 дугаар сарын 2-нд бол мянган хүүхдүүд сургуулаа орхин жагсаалд гарахад за Bull Connor бол эцэстээ төвчээр автан галзуураад тэдний өөдөөс цагдаа нарын бэлтгэгдсэн нохоонууд болон модны холтцыг хүртэл хуулах хэмжээний тийм өндөр хүчтэй дарлалттай усан буунуудыг бол ашиглах тушаалыг өгсөн. За ингэснээр хүүхдүүд олноороо нохоо дуруулж усны дарлалтад шидэгдэн гудамжаар нэг өнхөрч байгаа ийм аимшигтай дүр бүхий бичлэгүүд, гэрэл зургууд бол маргааш өглөө дэлхийн бүх томоохон сонин хэвлэлүүдийн тэргүүн нүүрэнд гарч эхэлсэн. За тухайн үед бас Хүйтэн дайны үе эд өрнөж байсан. Үзэл сурталчилгын өрсөлдөөн Америк болон зөвлөлтийн хооронд бол өрсөлдөж байсан учраас Америкийн нэгдсэн улсын хувьд энэ үйл явдал нь дэлхийд дахинд бол нүүр хийх газаргүй болсон юм дипломат сүрэл болж хувирсан. Тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Джон Кеннеди бол ингээд аргагүй эрхэнд телевизээр ард түмэндээ хандан үг хэлээд иргэний эрхийн тухай шинэ хуулийн төслийг санаачлагаас өөр гарцгүй байдалд хүрсэн байгаа юм. За ингэж Кингийн цустай боловч гарамгаа стратегийн ингэж үнэмсэхгүй ялалт болж хувирсан энэ бүхэн нь. За энэхүү томоохон ялалтыг баталгаажуулах хуулийн төслийг бол Конгрессоор дэмжүүлэх зорилгоор 1963 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нийслэл Вашингтон DC хотноо бол түүхэнд алдартай Вашингтоны маршийг бол зохион байгуулсан. Линкольны өргөнчлөө Линкольны хөшөөний өмнө 250,000 гаруй хүмүүс бол цугларсан яг тэр өдөр Мартин Лютер Кинг бол Америкийн түүхэнд хамгийн алдартай эвтгэлүүдийн нэгийг бол тавьсан. За хамгийн сонирхолтой баримт гэвэл
түүний эвтгэлийн хамгийн оргил хэсэг болох надад мөрөөдөл бий гэдэг эвтгэлийн тэр хэсэг нь бол урьдчилан бэлдсэн цаасан дээр огт байгаагүй гэдэг. За эвтгэл яг эд дундаа орж баг зэрэг албан ёсны өнгө аястай болоод ирэх үед түүний ард зогсож байсан алдарт дуучин Махалия Джексон за Мартин тэдэнд мөрөөдлийн тухай ярьж өгөөч гэж одоо ардаас нь хашгирсан гэдэг. Өөрөөр хэлбэл тэнд хуран цугларсан 250,000 гаруй Америкчуудад өөрийнх нь мөрөөдлийг чи яриач гэж ингэж хашгирсан байгаа юм. За харин Кинг үүнийг сонсмогцсон бол цаасаа хоош нь тавиад номлогч хүний одоо төрлөх мэдрэмжээрээ бол хэдэн 100,000 хүний сэтгэл рүү шууд нэвтэрч хүн бүрийн арьсны өнгөөрөө бус одоо харин дотоод мөн чанараараа дүгнэгддэг тэрхүү мөрөөдлийн улс орныг нүдэнд харагдвал одоо зурглан хүргэсэн түүхтэй. За ингэж түүний надад мөрөөдөл бий хэмээх түүхэн алдарт эвтгэл хүн төрлөختний түүхэнд их хамгийн алдартай эвтгэлүүдийн нэг болж 1964 онд 35 наснда Мартин Лютер Кинг Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн одоо хамгийн залуу хүн болон хувирч ерөнхийлөгч Линдон Джонсон иргэний эрхийн тухай хуульд гарын үсэг зурснаар захар арьснууд албан ёсоор хуулийн өмнө цагаан арьснуудтай тэгш хэрэгтэй болж хувирсан байдаг. Гэхдээ энэхүү автор хүнд ялалт нь бол Кингийн хувьд бол өргөстэй тэтэн болж хувирсан юм. За Вашингтоны Маршалс хойш одоо ердөө 3-7 хоногийн дараа Бирмингемийн 16 дугаар гудамжны Баптист сүмд Ku Klux Klan-ы бүлэглэл бөмбөг дэлбэлж ням гаригийн цуглаанд сууж байсан 4 бяцхан охин хар арьстай охины амийг хүнөөсөн юм аимшигтай хэрэг гарсан. За энэхүү эмгэнэл нь бол одоо Кингэд тэгш ирэх гэх ойлголт нь цагаан цаасан дээр хар бихээр бичигдэж болох боловч хүмүүсийн зүрх сэтгэлд шингэсэн тэр хэдэн 100 жилийн турш хоримтлагдсан үзэн ядалт ялхурлан гадуурхалтын ой санамжийг арилгахын тулд илүү том хэмжээний илүү хүчтэй тэмцэл шаардлагатай байгааг бол сануулсан томоохон сануулга болон хувирсан байдаг. Ер нь бол ингээд харах юм бол 1964 оны тэр иргэний эрхийн тухай хууль батлагдсан явдал нь бол Мартин Лютер Кингийн тэмцлийн хувьд агуу ялалт мэтээр одоо харагдаж байсан боловч яг бодит байдал дээр бол энэ нь ерөөсөө цаасан дээрх амжилт төдийхөн байсан. За өмнө зүгийн мужуудад бол одоо бодит байдал дээр хар арьстай иргэдүүд хэдийгээр зоогийн газруудад цагаан арьснуудтай ижилхэн одоо хамт суун хооллох эрхтэй болсон боловч за улс орныхон удирдагчдыг одоо сонгох тэр бүрэн эрхээ асуулсан буюу сонгуул өгөх эрхгүй хэвээр байсан хар арьстай иргэд. За мужийн захирагчид одоо сонгуулийн бүртгэл болох үеэр эвдэв одоо боломжгүй харуудад яасан ч цогцохооргүй тийм одоо маш хүнд хэцүү шалгууруудыг тавьж хар арьсд иргэдийг бол саналын хайрцагаас аль болох хол байлгах тийм бодлогыг Америкийн бүх мужуудад бол баримталж байсан. За тиймээс Мартин Лютер Кинг бол одоо дараагийн стратегийн байгаараа Америкийн хар арьсд иргэд санал өгөх хэрэгтэй буюу хар арьсд иргэдийн саналын эрхийн төлөөх тэмцлийг сонгож за энэ тэмцэл бол Алабама мужийн Селма хотоос бол эхлүүлэхээр болсон байдаг. Мартин Лютер Кингийн хувьд Селма хотыг сонгосон нь бол октоосоо санамсаргүй хэрэг байгаагүй. За Бирмингемд Bull Connor хэмээх харгас дарга байсны адилаар Селма хотод бол одоо Jim Clark хэмээх маш түргэн ууртай балмад арын шинтэй цагдаагийн шериф бол ажиллаж байсан. За Кинг болон түүний багийнхан Jim Clark өөрийнхөө одоо уурыг барьж чадахгүй бөгөөд за 50 жагсагчдын эсрэг телевизийн камерын өмнө харгислал үйлдэн гэдгийг бол урьдаас маш нарийн тооцоолсон байгаа юм. За өөрөөр хэлбэл тэд нэр дахиад Америкийн ард түмний мөн чанарыг сэрээхийн тулд өөрсдийнхөө хүмүүсийн цусыг урсгаж золиослох тийм эрсдэлтэй хатуу тоглоомыг бол эхлүүлэхээр болсон. За улмаар 1965 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Америкийн түүхэнд автортай цуст ням гариг хэмээх одоо хараар бичигдсэн үйл явдал эхэлсэн. За Кинг энэ өдөр Атланта дахь сүмдээ номлолт айлдаж байсан учраас тухайн жагсаалыг бол биечлэн удирдаагүй. За харин Джон Льюис тэргүүтээ одоо залуу идэвхтнүүд 600 гаруй хүнийг дагуулan Селма хотоос тус мужийн нийслэл Монтгомериг бол чиглэн явган алхалтыг эхлүүлсэн. За тэднийг хотоос гарах гарц болон одоо Эдмунд Петусийн гүүр давах үед бол мужийн цагдаа нар морьт эргүүлүүд бүгдээрээ хийм баг зүүсэн байдалтай бүгдээрээ гартаа бороохоо борин тэдний замыг нь хааж зогссон. За улмаар цагдаа нар тэдэнд тарцгаах 2 минутын хугацаа өгсөн боловч яг үүндээ 2 минутын дотор иш зарлаад хэдхэн секундын дараа шууд жагсагчд руу дайрч гэлсэн. За тэд нэр тайван 1-р 2-р ямар ч зэвсэггүй
ийм байтал одоо цагдаагийнхан нулимс асруулагч хий шидэж мордоор тэр хүмүүсийг гიშгчлэн за эмэгтэйчүүд хүүхдүүд гисдгүүгээр хүн бүхнийг борохоогоор балбаж одоо маш олон хүнийг бол цустай хутгасан. За энэхүү аимшигт аллах хүчирхийллийн дүрс бичлэг бол тэр оройдоо Америк даяар бол үндэсний телевизээр цацагдсан. За энэ нь сая Америкчуудыг бол мэдээж хэрэг цочролд оруулж Кингийн хүлээж байсанчлан улс төр болон нийгмийн асар том давалгааг Америк даяар бол үүсгэсэн. За гэхдээ энэ үйл явдлын дараа Кингийн дотоод хүрээлэлд бас дагаад маш том ан цав үүсэж эхэлсэн байгаа юм. За оюутны хөдөлгөөнийхэн Кингийг хамгийн эцэгтэй мөчөд бол хүмүүстэйгээ хамт байлгүйгээр орхиж явсан хэмээн буруутгаж бол түүнд итгэх итгэл нь бол эрс суларч эхэлсэн байдаг. Түүнээс 2 хоногийн дараа буюу улмаар 3 дугаар сарын 9-ний өдөр Кинг өөрөө 2 дахь жагсаалыг бол өдөртөн дахиад гүйрлүү алгасан. За гэтэл холбооны шүүхээс жагсаал хийхийг хориглосон шийдвэрийг тухайн үедээ гаргасан. За Кинг хэрвээ энэ гүрийг давах юм бол холбооны засгийн газар за тэр дундаа өөрийг нь дэмжиж эхлээд байсан Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Джонсонтой бол шууд сөргөлдөх аюултай бол нүр тулахаар ийм хэцүү байдалд орсон. За ингээд тэрээр гүүрэн дээр цагдаа нарын өмнө тулж ирмэгцээ өөрийн хүмүүсийг өвдөг сөхрөн залбирахыг уриалаад за генетикэн бүх хүмүүсийг бол одоо буцаад хот руу буцахыг бол уриалж эхэлсэн. За энэхүү Мягмар гаригийн ухралт хэмээн түүхэнд бичигдсэн энэхүү ухралт нь бол стратегийн хувьд бол маш ухаалаг алхам байсан боловч яг тухайн үед тулалдахад бэлэн болоод байсан тэр омоглон залуу үеийнхний дургуутсыг бол дээд зэгтэнд хүргээд за Кингийг ирэх баригчдтай нууцаар тохиролцсон урвагч гэж үзэхэд бол хүргэсэн. За түүний хувьд хөдөлгөөний удирдагч байна гэдэг нь бол одоо зөвхөн өөрийн тэр дайснуудаа ялахаас гадна өөрийнх нь хүмүүсийн тэр үзэн ядалт хардлах сэрдэлгүүдийг хүртэл одоо твчих маш хүндхэн тийм сэтгэл зүйн сорилт болон хувирсан. За гэхдээ эцэст нь хэдэн 7 хоногийн дараа одоо энэ бүх үргэлжилсэн улс төрийн хурцлмал байдал олон хүний амь үргэлжсэн энэ бүх золиосны үр дүнд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Линдон Джонсон аргагүй эрхэнд холбооны цэргийн хамгаалалт гаргаж өгснөөр за 3 дугаар сарын 21-нд бол одоо 3 дахь маршийг одоо зохион байгуулж чадсан. За Кингээр удирдуулсан энэхүү 3 дахь маршинд хэдэн 10,000 хүн 87 км замыг 5 хоногийн турш одоо явганаар туулаад мужийн нийслэл Монтгомери хотод бол ялалтын цуглаан хийсэн. За Селмагийн цус тэмцэл Америкийн түүхийг бол дахин өөрчилж 1965 оны 8 дугаар сард ерөнхийлөгч Линдон Джонсон сонгох эрхийн тухай хуульд бол аль биесээр гарын үсэг зурсан. За энэ хууль нь хар арьснуудын сонгуул өгөхөд цаад болж байсан тэр бүх шалгууруудыг устгаж за Кингийн өмнө мужууддах одоо тэмцэл үндсэндээ оргилдоо хүрч төгс ялалтаар өндөртсөн гэж ойлгож болно. Гэхдээ энэ ялалт нь Кингэд амар амгаланг бол мэдээж авчираагүй. Тэрээр уулын орой дээрээ гарч чадсан боловч түүний гарсан оргил бол одоо маш хүйтэн бас дэндүү ганцаардмал байсан. Өмнө зүгийн одоо тэр эв цагаан арьс өнгөний үзлийг хуулиар дарж авсан боловч Америкийн хойд мужуудад нуугдаж байсан тэр эдийн засгийн тэгш бус байдал, далдуур орших арьс өнгөний үзэл за түүнчлэн тухайн үед эд өрнөж олон мянган Америкчуудыг үхэлд хүргэсэн тэр Вьетнамын дайн гэх мэтээр илүү том илүү аимшигтай мангасууд бол түүнийг бол хүлээж байсан. За Кинг эдгээр мангасуудын эсрэг дайн зарласнаар Америкийн төр засгийн хувьд бол Мартин Лютер Кинг цаашид баатар биш харин зайлшгүй салах ёстой дайсан болон хувирах юм түүхэн эргэлтийн мөч эхэлсэн байдаг. За Мартин Лютер Кингийн тэмцлийн үр дүнд бол хар арьстай иргэд хүснээрээ автобусанд цагаан арьснуудтай хамт зэрэгэлдээ сууж за санфийн хайрцагт хуудасаа өгж цагаан арьснуудтай нэг хоолны газар нэг ширээнд сууж хоол идэх эрхтэй болсон үнэн боловч өдрийн төгсгөлд харин тэдгээр хар арьстай иргэд бол одоо эргээд тэр харах холхилдсон ямарч халаалтгүй нурж унах шахсан тэр ядуусын хорооллынхан байранд буцаж очдог яг тэр амьдрал бол урдын адил хэвээрээ байсан. За Кинг бол одоо арьс өнгөөр ядгуурлах үзлийн одоо жинхэнэ үндэс нь бол зөвхөн тэр мунхаг үзэн ядалтан дээр оршдог бус харин хүмүүсийг ядуурлын гинжинд бол дөнгөлн цоочдж байгаа тэр эдийн засгийн системд нь тэр Америкийн нэгдсэн улсын капитализмын далд бүтцэд нь оршиж байна гэдгийг бол одоо маш гүнзгий ухамсарлаж эхэлсэн. За энэхүү тэрээр тэмцлийнхэн одоо
овоо харааг өмнө зүгээс бүр мөсөн салгаж анх удаа хойд зүгийг буюу тэр дундаа Америкийн хойд хэсгийн хамгийн томоохон хотуудын нэг болох Чикаго хотыг бол шууд онилж эхэлсэн байгаа юм а. Мартин Лютер Кинг 1966 онд Чикагогийн эрх чөлөөний хөдөлгөөнийг эхлүүлж гэр бүлийнхэн хамтаар Чикаго хот дахь хар арьстнуудад тусгаарлагдан амьдардаг North Lawndale гэдэг ядуусын хорооллын нэгэн хуучирч муудсан түрээсийн байранд бол нүүж орж ирсэн. Тэрээр тэнцээ бол улаан шугам татах буюу банкуд хар арьснуудад зээл өгөхөөс татгалздаг. Мөн үл хөдлөх хөрөнгийн эзэд бол хар арьснуудыг чинэлэг хороололт байр худалдан авахыг нь бол даалдуур хоригддаг тийм бичигдээгүй хуулиудын эсрэг тэмцэхээр бол шийдсэн байгаа юм. Өмнө зүгийн мужуудын хувьд бол арьс өнгөний хууль нь бол эв цагаанаар шууд нүүрэн дээр нь ялгуулдаг байсан бол хойд зүгийн мужуудад ялгаатай нь бол эдийн засгийн үл үзэгдэх гараар хүмүүсийг бол арьс өнгөөр нь хооронд нь тусгаарладаг байсан. Ингээ 1966 оны 8 дугаар сард Кинг 50 жагсагчдаа дагуулад Чикаго хотын цагаан арьснуудын дунд давхаргын амьдардаг Market Park хороолол руу бол 50 жагсаал хийж алхсан. Гэтэл яг энэ үед Кинг өөрийнх нь амьдралдаа хизээч үзэж байгаагүй хамгийн аимшигтай зүйлтэйгээ нүр тулгарсан. Өмнө зүгийн мужуудад цагдаа нар болон Ku Klux Klan-ы гишүүд тэдгээр хар арьстай жагсагчдын эсрэг дайралт хийдэг байсан бол Чикаго хотод харин яг эсрэгээрээ эгд жирийн цагаан арьст иргэд, цагаан арьстай ээжүүд, цагаан арьст залуучууд, цагаан арьстай өсвөр насныхан бөөнөрөө гудамжинд гараад гартаа бүгдээрээ нацист Германы хас тэмдэг барьж тэдгээр хар арьстай жагсагчид руу чулуу, тоосго гартаа таарсан бүхнээ шидэж нулимж харааж байгаа ийм гачин эвгүй байдалтай бол нүур тулгарсан. Тэр дундаас бас нэг тоосго тухайн үед Мартин Лютер Кингийн толгойг онож Кинг бол газарт унсан. Хажууд нь байсан хүмүүс түүнийг хамгаалан өөрсдийнх нь биеэр халахж Кинг цусан арчин арай гэж босож ирэхдээ бол маш их цочролд орсон байдалтай байсан түүний харцнаас харагдсан гэдэг. Тэрээр сэтгүүлчдэд хандаж би бол Миссисипи, Алабама болон өөр олон газрууд жагсаал хийж олон удаа аимшигтай зүйлстэй нүур тулгарч байсан. Гэхдээ Чикагогийн шиг ийм их хорсолтой, ийм балмад үзэн ядтыг би хизээч хаанч харж байгаагүй хэмээн ингэж дуу алдсан. Энэ явдал нь бол хойд зүгийн мужийн иргэд бол өөрсдийгөө ямар ч арьс өнгөний үзэлгүй бид нар бол энэ дэвшилтэд үзэлтэй хүмүүс гэж дүр эсэгдэг боловч өөрсдийнх нь эд хөрөнгө өөрсдийнх нь амьдардаг газар руу хар арьснууд ойртож ирэх үед ямар аимшигтай аратан болон хувирдгийг харуулсан юм гашуун үнэн үйл явдал болсон. Гэхдээ Кингийн хувьд хамгийн хүнд ялагдсан нь гудамжны үзэн ядалт бус харин улс төрийн ширээний ардаас бол гарсан. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь бол өмнөдийн мунхаг хэрцгий цагдаагийн дарга нар биш харин Америкийн улс төрийн түүхэн дэх хамгийн завьтай овжин эрх мэдвтэй хотын захирагчдын нэг болох Richard J. Daley гэдэг ийм хүн байсан. Daley бол маш ухаалаг нүүдэл хийж цагдаа нарт бол жагсагчдыг хамгаалах тушаал өгч камерын өмнө Кингтэй олон нийтийн өмнө инээмсэглэн гар барьж орон сууцны асуудлыг нь шийдвэрлэх амлалт бүхий дээд хэмжээний гэрээнд бол гарын үсэг хүртэл зурж өгсөн. Гэхдээ энэ бүх нь бол Кингийн тэмцлийн ирчийг сулруулах гэсэн улс төрийн зал байсан. Яагаад гэвэл Кинг Чикаго хотоос явмагц тэдний байгуулсан гэрээний нэг ч заалт бол бодит амьдрал дээр хэрэгжээгүй. Кинг Чикагогийн компанид ажиллаас ямар ч үр дүнгүй урам хугарсан байдалтай бүрэн ялагдсан ийм л дүр төрхтэйгээр бутсан. Энэхүү стратегийн бүтэлгүйт нь бол Кингийн хувьд маш хүн дээр тусаж түүнийг тусгаарлалтанд оруулсан. Хөшигний ард иргэний эрхийн хөдөлгөөний дотор бол бас давхар маш гүнзгий хагарал үүсэж эхэлсэн байгаа юм. Stokely Carmichael гэдэг тэргүүтээ залуу үеийнхэн бол хар хүч буюу Black Power хэмээх ийм урайг бол гаргаж ирэн Кингийн хүчирхийлэлгүй тэмцлийг бол хитрхи зөөлөн байна. Хитрхи буулт хийсэн хуучинсаг учраас энэ арга барилаар нь цаашаа явахгүй гэж шүүмжлээ түүнээс нүур буруудч гэлсэн. Мөн олон залуус 50 жагсаалаас илүүтэйгээр зэвсэгт тэмцэл буюу илүү радикал үйлдэлүүдийг бол дэмжиж эхэлсэн. Нөгөө талаас Кинг бас ядуурл болон капитализм, орон сууцны худалдааны тэр давт системүүдийн эсрэг дуугарч эхэлснээр урд нь түүнийг бас санхүүжүүлж дэмжиж байсан. Америкийн хойд зүгийн мужуудын тэр баян чинэлэг цагаан арьстай либерал иргэдийн бизнесмэнүүдийн
дургуутсыг хүргэж мөн л одоо Кингээс тэд нэр зайгаа барьж ихэдсэн. За өмнөдийн бүдүүлэг хуулийг өөрчлөхийг бол тэдгээр бизнесмэнүүд одоо ихэнх хэсгэнд дэмжигч байсан. За үүнийг дэмжих бол нэг хэрэг. Харин бидний эдийн засаг, бидний банкны данс, бидний үл хөдлөх хөрөнгийн үн цэнэнд хавдах одоо Мартин Лютер Кингийн хавдаж байгаа энэ хавдлага үйлдэл бол огт өөр хэрэгэ гэдэг хандлага бол одоо эрх баригчдын дунд, бизнесийн элитийнхний дунд, ер нь Америкийн нэгдсэн улсын арай дээд ангийнхныхын дунд одоо ноёрхож эхэлсэн. За энэхүү Мартин Лютер Кинг зөвхөн арьс өнгөний тусгаарлалтын эсрэг биш, харин Америкийн системд бүхэлдэн дайн зардласнаар жинхэнэ утгаараа энэ хүн бол одоо төрийн дайсан болох эхлэл тавигдсан. За тэрээр улам бүр ганцаардаж түүний мөрөөдөл нь яг хатуу амьдралын бодит байдал эдийн засгийн харгас ханыг бол мөргөн бутарч ихэдсэн нь түүний амьдралын хамгийн эцсийн хамгийн хүнд эмгэнэлт мөчүүдийн эхлэлийг тавьсан гэж үздэг. Ерөнхийдөө бол одоо бид бүхний хувьд альва түүхэн баатруудыг бол яг тийм гантиг чулуугаар сэлсэн сэвгүү тийм төгс төгөлтөр хүмүүс мэтэр төсөөлдөг юм нийтлэг төөрөгдөл байдаг. За гэвч хүн төрлөختний түүхийг өөрчилсөн агуу үйл хэрэгүүдийн цаана бол өргөдж бүр бүгднгийнх нь ард нь цус, нулимс, айдас, хүм байхын одоо утга учир буюу гэхдээ эсрэг талаас нь арай тийм хүн өөрөө сул дорой амьтан учраас хүний тэр сул дорой байдал атааждөө шунал хар бараан сүүдрүүд бол байнга тэр бүх өөрчлөлтийн ард бол нуугдж байдаг. Бүхий л түүхэн баатрууд агуу үйл хэргийг бүтээсэн хүмүүс энэ бүх дотоод зөрчилдөөнтэй шунал тачаал тэмцэл гэдэг энэ бүх зүйлтэй бол тэмцэлдэж энэ замыг туудаж ялалтанд хүрдэг. За Мартин Лютер Кинг хэдийгээр эндэр дээрээс тэр сая хүмүүсийн одоо зүрхэндх галыг асааж итгэл найдвар бурхны хайрыг бол номсож чаддаг байсан ч за хөшигний ард бол тэрээр харин дэлхийн хамгийн хүчрхэг тагнуулын байгууллагын тасралтгүй мөнхийн тэр дарамт шахалт одоо дарлал сүрдүүлэг сэтгэл зүйн бас одоо доторх зөрчил гүн гүнзгий сэтгэл готролтойгаа тэгж өдөр бүр үхэлтэн тэмцэлдэж байсан тийм эмгэнэлт хувь заяатай нэгэн байсан байгаа юм а. Мартин Лютер Кингийн энэ бүх эмгэнэлттэй харанхуй тэмцлийн хамгийн эсрэг гол дүр бол одоо холбооны мөрдөх товчооны бүхнийг чадагч дарга за хагас 100 жилийн турш Америкийн нэгдсэн улсын нийт 5 ч ерөнхийлөгчийг айдас давтуулж байсан. За J. Edgar Hoover гэж хүн байсан. За Edgar Hoover Кингийг зүгээр нэг иргэний эрхийн тэмцэгч биш, харин Америкийн үндэсний аюулгүй байдалд заналхийлсан коммунист туршуул гэж бол хардаж эхэлсэн. За 1963 оны Вашингтоны маршийн дараагаар FBI-ийн дотоодод санамж бичигт Мартин Лютер Кингийг энэ үндэстний ирээдүйд хамгийн аюултай нэгэр хэмээн аль бие ёсоор тодорхойлсон. За ингээд Хөврийн тушаалаар маш нууц хууль бус ажиллагааг эхлүүлж Кингийг устгах төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн гэдэг. За FBI-ийн олон жилийн турш одоо Кингийн орсон зочид буудлын өрөө бүхэнд нууц микрофон байрлуулж утас бүрийг нь чагнаж түүнийг сүүдэр мэт дагаж эхэлсэн. За тэд нэр Кингийг коммунистуудтай холбоотой гэх баримтыг эцэст нь олж чадаагүй боловч өөр нэгэн маш ноцтой түүний нэр хүндийг оронгоор нь эргүүлэх хүчтэй зэвсгийг олж авсан түүний гэр бүлээс гадуурх нууц амаргийн харилцаануудтай холбоотой баримтууд байсан. Христийн баптизмын номлогч, ёс суртахуун болон гэр бүлийн ариун нандин байдлыг зарлаж тунхаглаж дэмждэг Мартин Лютер Кинг маань аялаж явах хугацаанд олон тооны эмэгтэйчүүдтэй бэлгийн харилцаанд орж байсныг FBI-ийн бичлэгүүд хөдлөшгүй баримтжуулж чадсан. За энэ нь Кингийн хувьд өөрийнхөө номлодог, өөрийнх нь тэр үнэт зүйлсүүдтэйгээ тэрсэлдсэн буюу за давхар одоо гэргий Корета болон үр хүүхдүүдтэй хүртэл маш том шарх үлдээсэн тэр хүн чанарын болоод ёс зүйн хамгийн том уналт болж хувирсан. За энэхүү эмзэг байдлыг нь бол холбооны мөрдөх товчооныхон дээд зэргээр ашиглаж бас чадсан. 1964 онд Мартин Лютер Кингийг Нобелийн энх тайвны шагнал хүртэхээр яг зарлагдах үед нь холбооны мөрдөх товчооны зүгээс түүний гэрийн хаягаар нэгэн нэргүй буудал тухтуг бол илгээсэн. За дотор нь зочид буудал бичигдсэн түүний нууц харилцааны одоо дуу хураагаруудын харьцнууд мөн үг үсгийн сонноос хайчилсан одоо хайчилж наасан сүрдүүлэхийн загтлууд оршиж байсан. За тэр бүх загтлуудад бол Кингийг бузар амьтан хэмээн доромжлоод чи бүхнээ алдаж нүцгэн үнэн чинь дэлхийд даяар дэлгэхдгээс өмнө чамд ганцхан л гарч үлдсэн. За тэр гарц
юу гэдгийг чи мэдэж байгаа. Чи өөрөө юу хийх ёстойгоо мэдэж байгаа гэх мэт одоо иймэрхүү зүйлс байсан. За энэ бол мэдээч хэрэг Нобелийн инх тайвны шагнал гардуулах ёслолын өмнө түүнийг одоо амиа эгүүтгэхийг шаардсан ийм загтал байсан. За энэхүү загталыг Кингийн эхнэр Корета бол Кингээс төрүүлж задалж сонссноор бол түүний гэр бүлийн дотоод уур амьсгалд маш том ан цав сэтгэл зүйн аимшигтай дарамтыг бол авчирч гэлсэн. За Кинг үннийг одоо дэлгэгдэх вэ гэдгээс бол байнга айж, байнга сэтгэл шаналлалт автаж, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн гин буруугийн мэдрэмжтэйгээ бол өдөр болгон тэмцэлдэж сэтгэл санааны маш гүн хямралд бол орж игэлсэн. Гэхдээ Кингийн энэ бүх сүдэр зөвхөн хувийн амьдралаар нь бас хязгаарлагдаагүй. Түүнийг нас барснаас хойш маш олон жилийн дараа буюу 1991 онд Америкийн академик ертөнцийг дөргиосон бас нэгэн баримт ив болсон. За тэр баримт нь бол түүний докторийн зэрэгтэй холбоотой оюуны өмчийн маргаан байсан. За Бостон их сургуулийн тусгай хороо олон сарын турш үргэлжилсэн шалгалт хийсний дараагаар Мартин Лютер Кингийн 1955 онд хамгаалсан докторийн ажил нь бол одоо багагүй хэсэгт нь өөр бусад судлаачдын бүтээлүүдээс их сурвалжийг нь дурдсгүйгээр үг үсгчлэн хулбарлсан тийм ноцтой зөрчил байгааг бол аль биесээр баталсан. За хэдийгээр их сургуулиас түүний түүхэн гавьяаг хүндэтгэж докторийн зэргийг нь цуслаагүй боловч энэ явдал нь түүнийг гайхалтай уран эвтгэгч байсан ч одоо хөдөлмөрч буюу тийм үнэнч судлаач байгаагүйг эвтгэж харуулсан намтарт нь одоо үлдсэн томоохон хар тол болж үлдэж байгаа юм. За энэ бүх гадны дарамт болон дотоод зөрчилдөөнүүд нь амьдралынхын сүүлийн жилүүдэд Кингийг одоо маш гүнзгий сэтгэл готролд бол өртүүлсэн. Түүний биеийн байдал улам бүр муудаж цусны даралт нь бол тогтмол өндөр байх болсон. За стрессээ дарахын тулд тэрээр маш их тамхи татаж арх ууж эхэлсэн. За өдөр бүр одоо эрх үхлийн сүрдүүлэг, урдийн холбоотнуудынх нь нүүр буруулалт, урвалтууд, хойд мужууд дахь ээлж дараалсан ялагдсууд, мөн өөрийнх нь ихлүүлсэн хөдөлгөөнүүд нь хэтэрхий тийм радикал буюу хүчирхийллийн хэд туйлширсан чиглэл рүү хазааж байгааг харах нь бол энэ хүний зүрх сэтгэлийг бол хэсэг хэсгээр нь урж тасдаж байгаа мэт ингэж мэдрэгдэж эхэлсэн. За Кинг үхэл өөрт нь маш ойрхон ирснийг, өөрийгөө удаан амьдрахгүй гэдгийг бол маш сайн мэдэж байна. За тэрээр одоо эргэн тойрныхондоо өөрийнхөө оршуулгын тухай байнга ярьж намайг үхэхэд урт намтар битгий бичээрэй. Яг үнэндээ Нобелийн шагналч чухал биш, зүгээр л намайг бусдад туслах гэж хичээж амьдрсан энгийн нэгэн хүн байсан гэж бичээрэй хэмээн одоо ингэж захих болцсон байгаа юм. За Мартин Лютер Кингийн хөшигний ардах энэхүү тэмцэл нь бол бидэнд одоо нэг зүйлийг байнга сануулгах ёстой. Одоо сануулдаг. Тэр нь юу вэ гэвэл жинхэнэ баатарлаг чанар гэдэг бол одоо ямар ч алдаа дутагдaltaгүй, өөгүй тийм цэвэр нэр хүндтэй хүн байхын нэр бол биш. Харин өөрийнх нь дотоод ертөнцид орших чөтгөрүүдтэй тэмцэлдэж, өөрийнх нь тэр айдаст хүлэгдэж, төр засгийн аимшигтай машины дугуунд бяцлуулж, мөн чанарынхаа өмнө өвдөг сөхрөн унаж байсан ч за маргааш өглөө нь ахин босож ирээд сая хүмүүсийг гэрлүүд дагуулж чадсан тэр бүх эр зоригтол одоо оршиж байдаг. Энэ бүх эр зоригтод жинхэнэ агуу хүний агуу чанар оршиж байдгаа гэдгийг одоо ийм одоо ойлголтыг бол бидэнд өгч байгаа. Тэрээр өөрийнхөө сүудэрт залхигдахын оронд за тэрхүү сүудрээ үүрч алхасаар түүхэн хувьсгалыг бүтээлсэн эгэл хэрнээ бас нөгөө талаараа эгэлгүй нэгэн байсан юм а. За ингээд 1967 он гарах үед бол Мартин Лютер Кингийн амьдралын хамгийн ганцаардал, хамгийн ээдрээтэй, бас хамгийн аюултай үе бол эхэлсэн. За тэрээр одоо урдын ажил тийм иргэний эрхийн төлөө тэмцэгч байхаа нэгэнт бодсон. За харин тэрээр бүр агуу буюу одоо Америкийн нийгмийн хамгийн гүнзгий тэр 3 шарах гэж тодорхойлоод байгаа. Энэ 3 шарах нь юу вэ гэвэл нэгдүгээрт арьс өнгөний үзэл, за хоёрдугаарт Америкийн нийгмийг хамарсан, ялангуяа хар арьснуудыг хамарсан тэр бүх ядуурл, за гуравдугаарт одоо Америкийн милитаризм буюу тэр Вьетнамын дайн гэж одоо энэ 3 зүйлийг бол нэрлэж байгаа. Эдний эсрэг бол одоо тэмцэх тэр асар том үндэсний хэмжээний тэмцлийн эхлэлийг тавьсан. За ингэснээр түүний тэмцлийн гал бүхэл бүтэн Америкийн нэгдсэн улсын тэр улс төрийн машин, одоо Америкийн эрх баригчид болон нийгмийн уламжлалт тогтолцоо, банк санхүү, эдийн засаг гэдэг одоо бүх зүйлийн эсрэг сүрэн зогсож, за Америкийн нэгдсэн улсын төр засгийнхны хувьд бол одоо Мартин Лютер Кинг гэдэг хүн бол зайлшгүй устгах ёстой, зайлшгүй ангижрах ёстой хүн юм байна гэдэг ийм ойлголтыг бол өгсөн байгаа. Мартин Лютер Кингийн амьдралын энэ бүх хагарлын хамгийн оргил цэг нь бол түүний үхлээс яг 1 жилийн өмнө буюу 1967 оны 4-р сарын 4-ний өдөр бол тохиолсон.
За King Нью-Йорк хотын Riverside сүмийн эндэр дээр гараад Америкийн түүхэн дэх одоо хамгийн зоригтой боловч хамгийн их үн төлсөн Вьетнамын дайны эсрэг өөрийнхөө итгэлийг тавьсан. За тэрээр Вьетнамын дайныг маш хатуугаар шүүмжидж Америкийн нэгдсэн улсын засгийн газрыг өнөөгийн дэлхийн ертөнцийн дээрх хүчирхийллийн хамгийн том ханган нийлүүлэгч хэмээн одоо нүүрсүүн алгадаж байгаа мэтээр ингэж хурцаар төр засгаа шүүмжилсэн. За тэрээр Америкийн засгийн газар өөрийнхөө хар болон цагаан арьстай ядуу залуучуудыг бүхэл бүтэн 13,000 км-ийн адсад байгаа өөр нэг ядуу үндэстнийг устгуулахаар асар олон мянгаар нь эвхэж байна гэж зарласан. За гэхдээ энэ итгэлийнхэн төлөөс нь бас маш аимшигтай байсан. За түүнийг дэмжиж байсан ерөнхийлөгч Lyndon Johnson түүнтэй харилцаагаа бүр мөсөн таслаж цагаан ордон бол одоо үе таалгаа түүний хувьд бүр мөсөн хаасан. За мөн Америкийн нэгдсэн улсын New York Times, Washington Post зэрэг одоо Америкийн хамгийн нөлөө бүхий хэвлэлүүд Martin Luther King-ийг улс орноос урвагч хэрээсээ хэтэрсэн хүн коммунист гэх мэтээр одоо шууд ингэж доромжилж эхэлсэн. Ер нь одоо санал нийлэхгүй бол коммунист гэж доромжилдаг ийм арга барилтай. За бүр одоо өнгөт арьснуудыг дэмжих үндэсний холбоо зэрэг одоо иргэний эрхийн бусад байгууллагууд нь хүртэл одоо өмнө хамтарч ажиллаж ирсэн түүний удирдлага дор байсан тэр байгууллагууд хүртэл Martin Luther King-ийн иргэний эрхийн хөдөлгөөнийг коммунизмтай бол одоо хольж хутгаж үхэлд хүргэлээ. Одоо коммунистуудтай нийлж одоо энэ бүх эрчийг алдагдуулж байна гэж түүнээс нүүр буруулж эхэлсэн. За ингээ Martin Luther King бол бүрэн ганцаардаж тусгаарлагдаж эхэлсэн. За улмаар 1968 оны хавар гэхэд бие махбодын хувьд туйлдаж сэтгэл санааны гүнзгий хямралд орсон 39 настай Michael King за Америкийн ядуусыг нэгтгэсэн бол маш томоохон жагсаал хийхээр төлөвлөж эхэлсэн. За гэтэл яг энэ үеэр Теннесси мужийн Memphis хотоос одоо түүн рүү тусламж ирэн холбогдсон. За тентхийн хогны машинуудын одоо хар арьстай ажилчид бол хөдөлмөрийн хүнлэг бус нөхцөлд ажиллаж байгаа эсэргүүцэж за бүгд өөрсдийнхээ ингэртээ би бол хүн гэсэн одоо I am a man гэсэн одоо ийм бичиг зүүж ажил хаягтуул зарлаж эхэлсэн байгаа юм. Тухайн үед түүний зөвлөхүүд нь бол одоо түүнийг жижиг тэмцэлд бол оролцож цаг алдах хэрэггүй гэж хориглосон ч King бол ядарч судитсан бие болж ирсээр Memphis хотод хурж очсон. За 1968 оны 4-р сарын 3-ны орой Memphis хотод бол маш хүчтэй шуурга дэгдэж аянга цахилж байсан гэдэг. За King биеийн тааруухан байсан тул Mason сүмд болох цуглаанд өөрийнхөө оронд өөр хүнийг явуулсан боловч хүмүүс зөвхөн King-ийг хүлээж байгааг одоо сонсоод тэрээр шуурга сүрэн байж одоо сүм рүү бол очсон. За ингээд тэрээр эндэр дээр гарч даралт нь ихсэж байсан ч гэсэн амьдралынхан хамгийн сүйдчийн хамгийн одоо эд шидийн мэт зөгнөлттэй тийм итгэлээ бол тавьсан. За энэ бол маш алдартай би уулын орой дээр гарсан гэдэг одоо ийм итгэл байсан. Шуурганы чимээтэй зэрэгцэж King-ийн хоолой сүм даяар цуурайтаж тэрээр өөрийнх нь эсрэг хийгдэж буй үхлийн сүрдүүлэхийн талаар бол ярьж эхэлсэн. Одоо юу болохыг бол би хэвч мэдэхгүй. Бидний өмнө хэцүү өдрүүд бид бүхнийг хүлээж байна. Гэхдээ одоо надад энэ бүхэн хамаагүй. Учир нь би уулын орой дээр нэгэнт гарч чадсан. Хүн бүрийн сайдс би урт удаан насалж, удаан амьдрахыг хүсэж мөрөөддөг. Гэхдээ одоо би үүнд санаа зовхоож болсон. Би зүгээр л бурхны үслийг биелүүлэхийг хүсэж байгаа жирийн нэгэн хүн. Тэр намайг уулын орой дээр гарахыг зөвшөөрсөн. Би тэндээс адсыг харсан. Би бурхны амлсан нутгийг уулын орой дээрээс гарч чадсан хэмээн ингэж өөрийнхөө итгэлийг ихсүүлсэн. За тэрээр хоолойн чичирхийдж нулимсэн цэвэгнэн байж үргэлжлүүлээд би та нартай хамт тэр бурхны амлсан нутагт бол хүрч чадахгүй ч байж магадгүй. Гэхдээ би өнөө орой та бүхэнд хэлье. Би ард түмнэрээ тэрхүү амлсан нутагт бол хүрэх болно. Тиймээс өнөө орой би аз жаргалтай байна. Би юунд ч санаа зовхгүй байна. Би ямар ч хүнээс айхгүй байна. Миний нүд бурхны сүр жавхланг харсан учраас гэж одоо өөрийнхөө итгэлийг бол ингэж өндөрлүүлсэн гэдэг. За энэ үгийг хэлээд тэрээр сандал дээр унах шахам сууж нулимс унгаж байсан яг л маргааш юу болохыг бүрэн ухамсарлаж зөвгнөн тааварлаж байсан мэт гэмээр. За улмаар маргааш нь буюу 1968 оны 4-р сарын 4-ний оройны 18 цаг 1 минутанд King Memphis хотын Lorraine гэдэг жижиг мотелийн 306 тоот өрөөнөөс гараад 2 давхрын тагтан дээр бол ирсэн. За тэрээр оройн хоолнд явхаар тухайн үедээ бэлтгэж яг доор нь түүнийг хүлээж байсан өөрийнхөө хөгжимчин найз Ben Branch руу хандаж за Ben хөгшөөн чи өнөө орой цуглаан дээр одоо эзэн минь миний гараас атгаач гэдэг тэр дууга заавал дуулаарай. Бүр маш гоё дуу
явуулаарай. Тэр дуу чинь үнэхээр гоё дуу шүү гэж ингэж захиж хэлсэн гэдэг. За гэтэл яг тэр мөчөд Мотефийн өөдөөс харсан байшингийн угаалгын өрөөний цонхноос гинт буундууд уурсан James Earl Ray хэмээх орогдод одоо хоригдфын буудсан Remington маркийн винтовын сум яг тухайн мөчөд King-ийн баруун гацрыг онож эрүү болон нугсыг нь бол одоо бяцхан нэвтэрсэн. За 39 настай Martin Luther King Мотефийн гадна одоо тагтан дээрээ цусандаа хутгалдан унаж нэг цагийн дараа бол тэрээр эмнэлэгт амьсгал хураасан түүхтэй. Түүний үхлийн мэдээг сонссон Америкийн 100 гаруй хотод бол түүхэнд хамгийн аимшигтай эсэргүүцлийн үүмэн самуунуудыг дэж олон хотууд галт тэр дор автаж эхэлсэн. Хүчирхийлэлгүй тэмцлийг номлогч хүн өөрөө хүчирхийллийн золиос болж түүний үхэлтэй хамт тайван замаар өөрчлөлт хийх тэр бүх мөрөөдөд ч бас шатаж дууссан мэтээр Америк даяар тухайн үед бол мэдрэгдэж байсан гэдэг. Гэхдээ бодит байдал дээр Мартин Лютер Кинг гэдэг хүний энэ өв тийм ч амар бол устдаагүй. Мартин Лютер Кинг бол бурхан эсвэл төгс гигантэн байгаагүй. Тэрээр айдастай, алдаатай, сул дорой чанартай, бид бүхэнтэй адил жирийнх нэг хүн байсан. Гэхдээ тэрээр өөрийнх нь сүдрийг даван туулж, бүхэл бүтэн үндэснийх нь нүглийг өөрийнх нь нуруунд дээр үрч, хүчирхийлэл үзэн ядалтын өөдөөс зөвхөн хайр инэрл болон үнний хүчээр сүрэн зогсож чадсан ийм хүн байсан. Түүний цусаараа бичсэн түүх, амь насаараа төлсөн золиос нь Америкийн хууль тогтоомжийг өөрчлөө зогсохгүйгээр хүн төрлөختний мөн чанарыг шигсэн сэрээсэн. Тэрээр магадгүй өөрийнхөө ярьсан тэр бурхны амлсан нутагт хүрч чадаагүй байж болох ч өөрийнхөө ард түмэндээ, өөрийнхөө арьсны өнгө нэгтнүүддээ тэр бурхны амлсан нутагт нь хүрэх замыг нь гэрэлтүүлж өгөөд өөрөө одсон тэм түүхэнд хамгийн агуу одоо гэрэлт бамбар болон үлдсэн түүхтэй ийм гайхалтай хүн юм аа. За ингээд та бүхэнд таалагдсан байх гэдэгт найдаж байна. Нэфэд удаан дугаар боллоо. Нэфэд их сэтгэл гаргаж хийлээ. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баярлалаа.